За доллар гарахгүй валютын нөөц дууссан гэх мэдээлэлтэй холбоотойгоор бид Монгол банкнаас тодорхойлоход Монгол банкны зүгээс бол банкудад ямар нэгэн лимит тогтоогоогүй. За банкны дотоод үйл ажиллагаанд бол Монгол банкнаас ямар нэгэн байдлаар оролцдоггүй гэсэн тайлбарыг хэлсэн юм. За харин банкуудын зүгээс гэх юм бол сүүлийн сар гаруй хугацаанд бол долларын буюу валютын нөөц бол хомсцсон. За ямар нэгэн хязгаарлалт одоо Монгол банкнаас тогтоосон учраас за бид бол өнөөдөр хүртэл ямар нэгэн байдлаар одоо доллар гарахгүй байна. Долларын гүйлгээ хийгдэхгүй байна гэсэн мэдээлэл өгч байгаа юм аа. Монгол банк бол төв банкны тухай хууль болон одоо банкны тухай хуулиараа банкны дотоод үйл ажиллагаанд ерөнхийдөө оролцохыг бол хариулт. Одоо иргэдийн зүгээс их гомдол мэдээлэл хийж байгаа нь өөрөж хэлсэн шиг нөгөө зарахгүй лимит тавьчаад Монгол банк тогтоолоо гэдэг. Монгол банкны хувьд бол ямар нэгэн валютын арилжаан дээр бол ямар нэгэн лимит тогтоодоггүй. Гүйлгээ хийж байгаа юм болоо. Банк руу хийх бэлэн бол манай Бэлэн доллар байхгүй гэсэн үг. Биднээс бэлнээр гаргаж болох юм бол нөөцөөр болж таланда Монгол банкны нөөц хэрэг их байвал тэгэл гаргаад тэр толгойгоо бараг сар болж байна. Долларын нөөц хомсдоо сар болж байгаа юм тий. Одоо тэгэхээр ойрын хугацаанд юм бэлнээр гарах боломжтой болов. Манайхаас бол яа тэгвэл нөө хажууд валют арилжаатай байдаг болохоор валютын гүйлгийг хариулсан байна. Долларын гүйлгээ хийж байгаа юм болов. Бэлэн доллар байх байгаа. Бэлэн босоод доллар авах гэж босоод доллархан байсруугаа авч төлөв байснасаа. Доллар байхгүй. Доллар байхгүй. Ирхэн тодорхойгүй тий. Хизээ зүгээр. Монгол банк энэс мэдээлэл энэ гаргасан болов уу? Хэрийн болно гэсэн мэдээлэл нь бол ерөөсөө байна. Тодорхой хугацаа гаргаж байна шүү дээ. Бэлэн босоор Өдрийн 10 сая. бэлэн босоор өдрийн 10 саяар авах доллар авах. Тэгэхээр 3,400 доллар. 3,400 доллар авцаа. Санаа долларын гүйлгээ хийж байгаа юм болов? Долларын гүйлгээ? Долларын гүйлгээ хийх байна. Хийхгүй аа. Хязгаарлалсан байгаа. Тодорхой хугацаагаар хязгаарлалсан байгаа. Санаа долларын гүйлгээ хийж байгаа юм болов? Хизээ авч болох юм бол бараг их газруудад байдаггүй. Наач нөө олж нөөц 4.3 тэрбум мөлөө доллар байна. Тэ чи угаасаа өөрийнх нь нөөц биш нөө дотоодын компаниудын үүсгэсэн нөөцтэй оюутлага тэр тийм л нөөц явж байгаа юм шиг. Яг өөрийнх нь бэлэн валютын нөөц байхгүй худлаа мэдээ зарлаад байгаа байхгүй. Тэгэхээр чи хэрвээ тийм их доллартай байсан бол долларын хай шиг барьж явах хэрэгтэй шүү дээ. Зүгээр нь Украиний асуудлаас болж нэг жоохон доллар гарсан л бэлэн мөнгөний хомсдол болсон шүү дээ. Тэ. Долларын хомсдол гадшаад Оросд гарч байгаа л да. Тэгээ Монгол төгрөгөл ерөн цаас болж чад санаа зовж байна. Зүгээр хязгаарлалт тогтооцсон байгаа л гэсэн. 300 банкуд нэг хүнд 300 доллароос доош өгөхгүй байгаа гэсэн. Яг дэлхийн зах зээл дээрэс нь энэ хойно гарч байгаа Оростой гарч байгаа асуудал бас шууд нөлөөлж байгаа л да. Монгол банкны зүгээс долларт хязгаарлалт тогтоо гэж банкудад хэлээгүй. За банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрсдэл үндэс байхгүй гэдгийг хэлж байгаа нь. За харин банкуудын зүгээс хэм бол за сүүлийн сар гаруй хугацаанд бол доллар тасалцаан зорж ирэхгүй байгаа. Монгол банкны нөөц дууссан учраас бид нар доллар гарахгүй байгаа гэдэг тайлбар хэлээд байгаа юм. За долларын хязгаарлалт яагаад тогтоогоод байгаа талаар өнөөдөр Монгол улсад тайлбарлах Монгол банк банкч алга байна.